За 21 дээр болохоор энэ матрицын тэгшлэлийг бодно гинэ. За бүгдээр нь X матрицыг олгож байгаа. За матрицыг тогтмол тоогоор хөгжүүлэнгүүт гишүүн тус бүрийн хөгжүүлж. Тэгэхээр хасах 3, 6, хасах 6, 0. За эндээс хасах нь гэдэг энэ матрицаа нөгөө тишээ гаргалаа. Тэгэхээр 4, 1, 2 хасах 1. За одоо бүгдээр эндээс яг харгалзан хаснаа. 2 матрицыг хасна гэхээр элемент тус бүр шүү. Хасах 3-аас хасах 4-өөч хасах 7, 6-аас хасах 1 гэхээр чинь 5, хасах 6-аас хасах 2 гэхээр хасах 8, 0-оос хасах 1 гэхээр нэмэх 1. За хасах X матрицаар юм чинь эсрэг матрицыг болох нэ. Хасах 1-ээр үржүүлээ 7, хасах 5, 8, хасах гэд манай X матриц маань юм болох нь. За энэ прогрессийн хувьд 3 дугаар гишүүн 7, 8 дугаар гишүүн 17, 11 дугаар гишүүнийг олно гэж байна. Тэгэхээр бүгдээрээ архимед прогрессийн 3 дугаар гишүүн маань 1 дугаар гишүүн дээр 2 удаа D-г нэмэхээр гардаг. Энэ маань 7. Манай 8 дугаар гишүүн маань 1 дугаар гишүүн дээр 7 удаа D-г нэмэхээр гардаг. Энэ маань 17. За хооронд хасчих. Тэгэхээр А1-ээс А1-аас хураагдаад 2-оос 7-оос хасах нь 5 дээр 7-оос 17-оос хасах. Тэгээ хасах 5 туухаар 2 болох нэ. Ингээм D нь 2-2 нэмж байгаа прогресс юм байна. За энд дээр орлуулъя. За ер нь бол элемент шатлаж болно л доо. А1 дээр нэмэх нь 2-ыг хүчин 2 нь тэнцүү 7 болоод А1 маань 7-оос 4-ийг хасахаар 3. Ингээ нэг дөрөв нь 3 юм байна. Одоо надад прогрессийн 11 дугаар гишүүн маань хэрэгтэй. Тэгэхээр 1 дугаар гишүүн дээр 10 удаа D нэмэхээр гарнаа. А1 нь 3, нэмэх нь 10-ыг хүчин D маань 2. Тэгэхээр манай А11 нь 23. За 23. Энэ функцийн аль зэг татсан шүрэгч нь энтэй параллел вэ гэж. Тэгэхээр за манайх нэг юм дээр шаарсан парабол. За нөгөө шулуун маань энд багтаж. Тэгэхээр энэ шулуунтай параллел би ингэ шүрэгчлэн бодох гэдэг нь да. Тэгвэл энийг ямар зэг татсан шүрэгч нь энтэй параллел вэ гэж. Тэгээ байгуу параллел биш юм шиг зурчлаа. Параллел гэдэг нь хэзээ ч огтлцохгүй хоёр шулуун тий. Хоёр шулуун параллел байна гэх манай налдууд нь адилхан. Налд буюу X өмнөх коэффициент энэ маань налалт ш. Тэгвэл манай энэ шулууны налалт нь 5 гэсэн. Сул тоог бол мэдэхгүй. За тэгэхээр налалтаа 5 гэж мэдчихлээ. Нөгөө талаас налалтыг бүгдээр яаж олдё гэсэн чинь уг моригаас уламжлал аваад эндээс уламжлахаар X квадратаас 2X, X уламжлал 1. Тэгээд тухайн цэгийг орлуулах хэрэгтэй. X0 цэгийг. X0 цэгийг орлуулахаар 2X0 дээр нэмэх 1. Тэгэхээр манай налалт гарах хэрэгтэй тий. Гэтэл бүгдээр энэ 5 гэж мэдсэн. Тэгэхээр эндээс 2X0 тэнцүү 1-ийг хойш гаргахаар 4 болоод эндээ манай X0 нь 2. Ямар цэгт татсан гэсэн учраас аль цэгт татсан гэсэн учраас X0 нь 2 гэсэн хязгаартай цэгт татсан. За Y-гээ олох шаардлага гарвал бүгдээрээ нөгөө параболтод орлуулж штэ энтэй. За 2-оор орлуулахаар X-ийн хонд 2-ыг тохоор 2-ын квадрат 4 дээр 2-ыг нэмэхээр ингээд 6 болох нэ. Тэгэхээр манайх ямар цэг татсан гэж 2 хавцастай 6 ординаатай цэг татсан шүргчлэн бахнэ. За энэ тодорхой биш интегралыг ботно гэж. За нэгийг хуваах нь гэхээр 3-аас нь X-ийн язгуудар чинь 2-ны 1-ийг нэгийг хуваах нь гэхээр хасах зэрэгтэй. Өөрөлд бүгдээр нэгийг хуваах нь X-ийн энэ зэрэгт бол энэ маань X-ийн хасахын зэрэгт. Өшөө нэгийг хуваах нь X-ийн 2-ны 1 зэрэгт гэж байсан чинь энэ маань X-ийн хасах 2-ны 1 зэрэгт бичдэг тийм. Тэгэхээр би нэгийг хуваах нь гэж байгаа учраас хасах зэрэгтэй биччихлээ. За энийг бодохдоо бүгдээрээ ер нь бол орлуулахаар ашиглаж байгаа гэсэн үг. Тэгэхээр 3-аас нь X-ийн хасах 2-ны 1 зэрэгээр D. За энэ маань dx буюу дифференциал x гэсэн үг шүү дээ тийм. Тэгэхээр за би энэ зүгээр ингээ орлуулж авчдөө. Тэгэхээр шугамын учраас бүгдээр шууд авч болно л да. За эхлээд би шууд авчид дараа нь тайлбарлая. Тэгэхээр 3-аас нь x-ийн гэдэг энэ тодорхой шугам энэний хас 2-ны 1 зэрэгтээс интеграл авна гэдэг бүгдээрээ зэрэгэн дээр нэгийг нэмээд тэгээд тэндээ хуваахдаг гэж. Үрчгэн x-ийн коэффициент хасах нь бод тэрэндээ хувааж өгнө. За яагаад хувааж өгч байгаа юм бэ тайлбарлана. За тэнгуут эн чинь 2-ны 1 хувааж амж 2-ын дээшээ гарлаа. Хас 2-ийн хүчин 3-аас нь x-ийн 2-ны 1 зэрэг. Өөрөвл энэ маань хас 2-ийн хүчин язгуурын дор 3-аас нь x гэсэн үг. За ийм шугамын интегралыг яагаад ингэж аваад байгаа би нэг тайлбарлчихэд дараа нь дахин гарч ирв шууд энэгээр
болдог шүү. X нэрхийн Б-ийн энэ зэрэгтээс интеграл авч байгаа ч гэдэг. За тэгвэл бүгд эндээс AX нэрхийн Б-ийн нэг U гэдээ орлуулчих. За хоёр талаас нь дифференциал авчи. Хоёр талд нь D үсэг тавьчих гэсэн үг. За хоёр талаас нь дифференциал авлаа. Эндээс уламжлахаар А гуч нь X уламжлалныг B-ийн болохоор тэг болчихно. Тэгэхээр X-ээр авч байгаа утгад DX. U-г уламжлалныг тэгээд D. Эндээс би тэгвэл DX-ийн юу тавих юм болоо гэсэн чинь А хуваалаа нэгийнх нь U D U гэдэг юм биш. Тэгэхээр эндээс юу гэсэн үг гэхээр энийг би U гэдээ орлуулсан. DX-ээ юу гэж орлуулсан? Эндээс нэгийг хуваах нь А өчгөн D U. Тэгэхээр нэгийнх нь А маань коэффициент чинь интегралыг гаргах чи явж uuж U-гийн n-ээс интеграл авах гэсэн үг. Тэгэхээр бүгдээр U-гийн n-ээс интеграл авахаар U-гийн зэрэгэндээ нэг нэмээд тэрэндээ хуваахад очно. Нэмэх нь C. Тэгэхээр эндээс ямар дүгнэлт гарч иж байна вэ гэхээр одоо би энд U-гаа орлуулчих л та. U-гийн оронд U маань бүгдээр AX нэрхийн B-г тавьсан. U-ний n нэрхийн нэг зэрт хуваах нь n нэрхийн нэг нэмэх нь C. Тэгэхээр энд нөгөө X-ийн коэффициент А-д нь хуваацсан юм шаргаж байгаа. Тэгэхээр бүгдээр одоо ийм зэрэгт функцээс интеграл аваад тодорхой шугам штэ. Зэрэгэн дээр нэгийг нэмээд тэрэндээ хувааж өгöd тэгээ X-ийн коэффициент А коэффициент нь хуваагдав гэж. За манайх энд яасан бэлээ гэсэн чинь 3-аас 1-ийн 2-ны 1 зэрэг хасах 2-ны 1 гэсэн. Тэгэхээр бүгдээ зэрэгэн дээр нэгийг нэмээд тэрэндээ хувааж өгчөөд X-ийн коэффициент хасахт нь хувааж өгч байгаа нь ийм учиртай байх нь шүү. За 25. 9 ба 25 суурьтай тойрог багтаадаг адил хажууд трапецэд багтсан тойргийн айцыг бол. Тэгэхээр биднэрт 9 ба 25 гэсэн суурьтай тойрог багтааж болдог гэдэг чинь юу гэсэн үг? Дотор нь тойрог ер нь бүх трапецээр багтаж болохгүй зүгээр тухайн онцгой юм трапецэд л багтаж байгаа. За энэ аль трапецэд багтсан тойргийн айцыг бол. За тойргийн төвөөс ишээ шүүрс судлаа перпендикуляр ишээ перпендикуляр учраас энийг нэгшлэн дээр байгаа. Бүгдээрээ энэ эрийг бол буюу ер нь трапецийн өндрийг бол гэсэн үг. За тэгээ би энд нэг юм чанар хэлсэн тий. За тэрийгээ бас энд баталж харуул энэ дэлхийн нэг гэсэн гэж. Хэрвээ трапец буюу дөрвөн өнцтөр тойрол багтжээвэл эсрэг талуудынх нь хэлбэр тэнцүү байна гэсэн. Өөрөвл 9 дээр 25-ыг нэмсэн x дээр x нэмсэнтэй адилхан. Тэгэхээр эндээс 34 тэнцүү 2x болоод x-ээ олсон чинь 34-ийг 2 дахаар 17 ингээ хажуудлаа болж байна. За энэ яаж гарч ирдэг юм бэ гэхээр бүгдээрээ тойргийг заавал трапез биш шүү. За ингээд бүгдээрээ нэг дөрвөн өнцгт багтаач ёо. Нэг ингээд дөрвөн өнцгт. За тэгэхээр тойрогт нэг згсэн шүрхчүүд тэнцвэдэг. Тэгвэл энэ x бол энэ x. За энэ хүртэлх шүрхэгч маань энтэй тэнцүү. Энэ z бол энэ z нэг t гэвэл энтэй. Тэгэхээр одоо бүгдийг харъя л да. Энэ талыг чинь x дээр нэмэх нэрөөз нөгөө тал нь t дээр нэмэх нь z. Тэгэхээр энэ хоёр ягаа маань x дээр нэмэх y, z дээр нэмэх нь. Одоо нөгөө эсрэг талууд нь бүгдээс нэрх л та. Өн чинь x дээр нэмэх нь z, нөгөөх нь y дээр нэмэх нь t. Тэгэхээр цэнхрийг ингээ харсан чинь x дээр нэмэх нь t, y дээр нэмэх нь z ингээ харах яг үнэн байгааз. Тэгэхээр энд x эрг z t-ийн хэлбэр, x эрг z t-ийн хэлбэр. Тэгэхээр дотор трапез энэ дөрвөн үндэс дотор тойрол багтвал энэ эсрэг хөдлөлийг нэмсэн нөгөө хоёр цэнхэр өнгөтэй эсрэглийг нэмсэнтэй тэнцүү. За тэнийг ишлээд би ингээ 17 олчлаа. Одоо би өндрийг олно гэсэн. Тэгэхээр энд бүгдээр яах вэ гэсэн чинь энэ маань трапез. За өндөр болгохлаа. Энэ хажуудлал нь 17. Адил хажууд учраас энэ проекцууд адилхан. Тэгэхээр энэ зай маань 9, нөгөө зай нь болохоор 25. За тэгэхээр ингээ өндөр болгосон энэ проекцууд адилхан гэсэнтэй. Энийг би зүгээр А гэж тэмдэглэчихэ л та. Энэ зай маань 9 шин. Тэгэхээр эндээс юу гэсэн үг гэхээр 2А дээр 9-ийг нэмсэн 25 байна. Тэгэхээр эндээс 2А маань 16 болоод А-га олсон чинь 8 байна. Тэгвэл одоо бүгд чинь трапецийн өндрийг олчвол нөгөө юугаа олох гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ маань 2-ээр, энэ бас 2-ээр. Өөрөвл эндээсээ бүгдээрээ нөгөө радиус олно. Тэгэхээр энэ шар өнгөтэй гурвалжин дээр Пифагорноо зайшаа Пифагортлоо шүү. 2R маань cat, A маань cat. Гифтнус маань 17 ахна шүү дээ. За тэгэхээр эндээс бүгдээрээ R-ийг гүйцээгээд 4R квадрат А бүгдээр 8 гэд толцсон шүү дээ.
Тэгэхээр 8-ын квадрат тэнцүү 17-гийн квадрат. За одоо эндээс 4 эрг квадрат маань 17-гийн квадрат 280, 8-ых чинь 64. Тэгэхээр 4r квадрат тэнцүү 225. R квадрат нь 225-ыг хувахан 4. Эндээс радиус болохоор дээр нь 15, хуваар дороо 2 болчихно. Тэгэхээр радиусыг олох юм манай радиус 7.5 юм биш. За тэгэхээр 7.5 гэсэн хариу сонгох нэ. За дараа нь 26. 5 радиустай тойрогт багтсан. За 5 радиустай тойрогт багтсан гурвалжны. За тойрогт. За энэ тойрогт багтсан радиус нь 5 градус. Суурийн өнцгүүд нь 45 градус ба 60 градус бол энэ гурвалжны хажуу талууд явдаг болно. За энэний x нөгөөх нь хэрэгж. Тэгэхээр бүгдээр одоо синусын теоремоор хэрвээ гурвалжны нэг талыг түүний эсрэг орчим онцгой синус харьцуулсан харьцаа багтаасан тойргийн диаметр. Тэгэхээр гурвалжны нэг талыг түүний эсрэг орчим онцгойн синус x-ийг түүний эсрэг орчим онцгойн синус харьцуулсан харьцаа багтаасан тойргийн диаметр гэдэг. Тэгэхээр энэ маань 2-ыг үржих нь 5 буюу 10-тай тэнцүү байна. Тэгэхээр x-ийн олыг бол 10-ыг үржих нь синус 45 градус. Тэгэхээр синус 45 хэдийг авдаг үлээ гэсэн чинь язгуудар 2-ыг хуваах нь 2. Тэгэхээр эндээс энэ хоёр маань хураагдаад 5 язгуудар 2. За одоо энд адилхан гурвалжны нэг талыг түүний эсрэг орчим онцгойн синус харьцуулсан харьцаа y-ийг түүний эсрэг орчим онцгойн синус харьцуулсан харьцаа багтаасан тойргийн диаметр. Тэгээ эндээс мөн адилхан y нь манай радиус чинь 5 гэдэг өгсөн шүү дээ. Синус 60 маань 2-ны язгуудар 3. За ингээ хураагдаад y тал маань 5 язгуудар 3. Тэгэхээр нэг тал маань энэ, нөгөө хажуу тал маань энэ байна шүү дээ. За 27. За тэнцвэр шийд ийм бол эдгээрийн огтлцыг олгоно. Тэгээ бүгд мэддэг хэлбэр рүү x1-ээс их юм байна. X нь хас 2-оос 3-ын хооронд юм байна. 2-оос их x нь 4-өөс бага юм байна. X нь 2.5-аас бага. За энэ дөрвийн огтлцлыг буюу нэгэн зэрэг хангах шийдийг олох юм байна шүү дээ. X 1-ээс их буюу тэнцүүхээр нэг маань харцаг 1-ээс их хэрэг. Хасах 2-оос хэр хас 2 орохгүй юм байна. Эрс их. Тэгэхээр хас 2 онгорхоо 3 нь болохоор их буюу тэнцүүмж орно. Тэгэхээр хариу нь энэ хасах 2-оос 3 орно. Даа нь 2-оос 4 орно. Тэгэхээр 2 маань энд байна орно. 4 маань болохоор онгорхоо. Тэгэхээр 2-оос 4 орно. Даа нь 2.5-аас бага. 2.5 энд байгаа. 2.5-аас бага гэхээр шийдэн энэ. За тийм нэгэн зэрэг энэ дөрвийн огтлцож байгаа хэсгийг авна гэхээр хариу нь 2-оос 2.5 орно юм байна шүү дээ. 2 нь болохоор орно. 2.5 нь болохоор орохгүй байна. Тэгэхээр хариу нь энэ гэж чуулна. Эсвэл магадгүй 2-оос 2 нь орно. 2.5 нь орохгүй хаалтна гэдэг шаарна. За зарим үед болохоор 2-оос 2.5 гэд орохгүйгээс бүр их хатаар төвлөж болдог шүү. За дараа нь 28. За ийм хоёр вектор өгөөд энэ хоёр векторын скляр учрыг байна. За эхлээд ерөөсөө шууд хоёр вектор олчихъя. А дээр B-г нэм гэдэг нь хооронд нэмэх нэ. А вектороо B x-ийн дээр нь y-ийн доор тавьчих. B вектор болохоор хасах нэг 2 вектор тавьчих. За энэ x нь x y гэдгийг би ингээ босоо хэлбэр тавьсан шүү. Нэмэхэд амар. За хооронд харуулсан нэмэх юм чинь энэ хоёрыг нэмэхээр 2, 2 дээр 2 нөлөө 4. За одоо би 2a-гаас хасах B векторыг олно. За одоо векторыг тоогоор үржүүлнэ гэхээр шууд тус бэр нь үржүүлчихнэ. За 2-оор үржүүллээ. Хасах нь B вектор маань хасах нэг 2. За харгалзан хасгаа 6-аас хасах нь хасна гэхээр 7, 4-өөс 2-ээс л 2. Тэгэхээр 7 ба 2. За манай 2 вектор маань бит. За энэ хоёроо би зүгээр төр зөр m гэдэг хэлчих. За энэ 2 векторын скляр учрыг олгоно. 2 векторын скляр учрыг олохдоо эхний координатыг эхнийхээр үржүүлээд нэмэх нь 2 дугаар координатыг 2 дугаар үржүүлээд нэмчихнэ. Тэгэхээр энэ маань 14 дээр нэмэх нь 8 буюу 22 болж тарах нэ. Та би нэмэхдээ алдаад идэх учраас нэмж хасгаалдвал та засаа ботчоорой. За шоу хаяг туршилтын үр дүн өгснөд харуулсан
Хэрвээ нийт буусан тоонуудын архимедик дунд чинь 3.4 гэнэ. За архимед дундч маань яаж гарсан гэсэн чинь энэ давтамж гэхээр нэгийн тоо 5 удаа гэсэн одоо бичгээр ингэсэн гэсэн шүү. Нэгийн тоо 5 удаа байна. Хоёрын тоо харин x удаа байна. Хэд хэдийн бүгдээ мэдэхгүй. Ингээ гихмшлээ юм баг гэсэн. За архимед дундчийг болохтой бүгдээрээ нэгийн тоо 5 удаа байна. Хоёрын тоо x удаа байна. 3-ын тоо 2 удаа байна. 4-ийн тоо 8 удаа. 5-ын тоо 6 удаа. 6-гийн тоо 1 удаа. Хуваах нь бүгдээрээ нийт давтамж буюу ширхэгт нь хуваачна. 5 дээр x-ийг нэмээд, 2-ыг нэмээд, 8-ыг нэмээд, 6-ыг нэмээд, 1-ийг нэмсэн чинь 3.4 гарсан гэсэн. За одоо бүгд нэмэндээ 5 дээр нэмэх нь 2x. Энэ маань 6, энэ маань 32. Тэр нэмэн 32. Тэгээ 30, тэгээ тэ нийлээш 36 тавьчих. Тэгээ нь хувааж байгаа юм шиг үржүүлчихэ. 3.4-ийг үрчгэн ширхэх гэнэ. За ширхэх маань энэ хоёр нийлээд 10, 15, ингээ 21, нэг нь 22 дээр нэмэх нь x байгаа юм. Ширхэх гэмтгүй байгаа шүү дээ. Ийм баг бүгд x-ийг олох гэж байгаа. За энэ хэдэ нэмнэ. За энэ дээр харин би нөгөө юугаа хэмнээд яалтчгүй тооны маш хэрэглэхнэ. Нэмэхээр 11. Тэгэхээр 11 дээр бүгд хэдэ нэм гэсэн чинь 32-оор нэмээд тэгээ 36-ыг нэмчих. 79 юм байна. 79 дээр нэмэх нь 2x. За 3.4-ийг 22-оор үржүүлнэ. Тэгэхээр 74.8 нэмэх нь 3.4-ийг үржинэ гэсэн. За эндээсээ 74.8-ыг нааша гаргахаар чинь 79-аас хасахаар 4.2. 2x-ийг ийшээ аваад хасахаар 1.4x. За эндээс x олохоор 1.4-ийг хуваалаа 3 гарах юм шүү. За 30 нь хоримтлагдсан давтамжийн граф гшталт квартил хоорондын далайцыг болно гэнэ. За тэгэхээр энд бүгдээр яах вэ гэж надаа энд хоримтлсан давтамж нь 0-оос 30 хүртэл тий. За тэгэхээр бүгдээр 27 хүртэл. За 27-г 2 тухаар яг медиан нэг 13.5 орчим юм байна. Тэгэхээр манайх эн чинь 0, 13, 27-ын дунд 13.5 нь за энд 10, за 1-ийн орчим юм байна. Тэгчээд дараа нь энийгээ бүгдээр харалтаа за энэ өнгөөр зурчих би. Ингээ явлаа. За манай энэ бол юу гэхээр медиан. За медиана Q2 гэж. За одоо доод квартил. Доод квартилыг олно гэж юм уу? Энэ хэсгийн яг дунд нь хэсэгтэй. За багцаагаар харахаар дунд нь бол энэ харагдчихэв. За энэ нүуний хувьд манай энэ. За нэг чинь болохоор энэ чинь 30-аас 45 хүртэл 5 байгаа юм ба шүү дээ. Тэгэхээр 15 гэхээр нэг юу 3-аар явж байгаа юм байна нэг юмнууд нь. Тэгэхээр би 30-аас 45 хүртэлийг энэ зайг 5 тухаар нэгнүүд нь 15-ыг 5 тухаар нэгнүүд нь 3-ыг илэрхийлж байгаа шүү. Тэгэхээр энэ бол 33. Энэ бол манай доод квартил. За дээд квартил нэхэр мөн адилхан энэний яг дундаж ихээр за нэг энэ юм байна те. Өөрөөр зурч. Өвөл энэ хоёрыг яг дундаж. За би зүгээр нэрийг хэмжихгүй баримжаар хөвчлөө шүү те. За дундаж нь ингээд за энэ бол манай дээд квартил. За мөн адилхан нэг нь нүд нь 3 юм чинь бол 69 юм байна. Энэ бол дээд квартил. Тэгээ квартил хоорондын далайцыг болохоор бид дээд квартилээс доод квартилаа хасна. Тэгэхээр 69 33-ыг хасгаар энэ маань 36 болох юм шүү. Өөрөөр хэлбэл бүгдээрээ нийт өгөгдлийн яг дунд чинь энэ бол медиан. За энэ хоёрынх нь дунд чинь энэ болохоор доод квартил. Энэ дээдлийн энэ хоёр өгөгдлийн дунд чинь энэ болохоор манай энэ дээд квартил, энэ доод квартил шүү. Квартил хоорондын далай тэгэхээр энэ хоёрыг хооронд нь хасчих.